2022 оны 6 сарын 18-нд Японы нийгмийг цочрдуулсан нэгэн мэдээ тархав. Ойн гүнд нэгэн эмэгтэй цогцос олджээ. Тэрээр модноос дүүжлэгдсэн байдалтай байсан бөгөөд ямар ч хувцасгүй. Хүзүүн дээр нил харагдах шарх сорив байсан. Хэргийн газрын дүр зураг үнэхээр аимшигтай байлаа. Цогцос аль хэдийн ялзарч эхэлсэн байсан нь нас бараад нилээд хугацаа өнгөрснийг илтгэж байв. Энэ бол Рина Ароно хэмээх бүсгүйн хулгайлагдаж амнасаа алдсан хэргийн тухай түүх юм. Цогцос олдохоос 4 хоногийн өмнө буюу 6 сарын 14-нд цагдаа нар 33 настай офисын ажилтан Хироюки Самбэйг баривчилжээ. Түүнийг Ибаракимужийн Хитачи хот дахь өөрийн виллад нь саадуулсан бөгөөд анхны с 'ижиг нь хүн хулгайлсан хэрэг байв. Самбэй мөрдөн байцаагчдад 23 настай насан туршидтын контентын модель Рина Аронотой уулзсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэд Мито Ортоны ойролцоо уулзсан бөгөөд энэ мөч камерын бичлэгт үлджээ. Бичлэгт Рина түүний машинд сууж буй нь харагдсан байна. Үүнээс хойш тэр ор мөргүй алга болсон юм. Цагдаа нар Самбэгийн виллажид нэгжлэг хийхэд Ринаг олсонгүй. Түүнийг хаашаа явсныг илтгэх тодорхой улмурч байсангүй. Гэвч тэдний олсон зүйл тун с 'ижиг төрүүлэн байв. Гэрээс нь Ринагийн олон арван ил задгай зураг бичлэг олджээ. Заримд нь тэр бэлгийн шинж чанартай дүрслэлд оролцсон байсан бол зарим бичлэгт BDSM төрлийн үйлдэлүүд харагдаж байв. Бичлэгдэх хэрэгтэй нь Самбайтай тун адилхан харагдаж байсан. Тэр бүх зүйл харилцан зөвшөөрлийн үндсэн дээр болсон гэж мэдүүлсэн ч мөрдөгчд нэг л асуултыг дахин тавьж байв. Рина одоо хаана байгаа вэ? Гэвч Самбайд хариулт байсангүй. Цагдаа нар цаг алдалгүй эрен хайх ажиллагааг эхлүүлжээ. Түүний вилла нь хүн ам цөөтэй нам гүн бүсэд байрладаг байсан бөгөөд ойр орчимд нь зөвхөн өндөр наснууд амьдардаг цөөн хідэн байшин байв. Эрлийн ажиллагаа ойролцоохоо руу тэлсэн бөгөөд удалгүй тэд аимшигт зүйл олсон юм. 6 сарын 18-нд ойн гүнд залуу эмэгтэй цогцос олджээ. Тэр модноос дүүжлэгдсэн ямар ч хувцасгүй байв. Хүзүүн дээр нь сорив байсан бөгөөд цогц нь аль хэдийн ялзарч эхэлсэн байлаа. Зарим мөрдөгчдийн хувьд энэ ажлынхаа туршид харсан хамгийн хүнд нүд халтрам хэргийн газруудын нэг байсан гэдэг. Цогцыг задлан шинжилгээнд илгээв. 3 хоногийн дараа буюу 6 сарын 21-нд шинжилгээний хариу гарчээ. Талигаж нас барахаас өмнө хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэгтэй байсан бөгөөд үхлийн шалтгаан нь хүзүүний яс сугарсан явдал байсан. Шүүх эмнэлгийн шинжээчдийн үзснээр тэрхүү цогцос олдохоос 2-7 хоногийн өмнө нас барсан байжээ. Гэвч түүний биед иргэний үнэмлэх хувийн эд зүйл юу ч байсангүй. Тиймээс цагдаа нар олон нийтэд түүний гадаад төрхийн талаар мэдээллийг нийтэлсэн байна. Удалгүй зарим шүтэн бишрэгчид нь түүнийг таньжээ. Ойлгонгуяа нүүрэн дээрх мэнгэ болон шүдний онцлог хэлбэр нь тэдний анхаарлыг татсан байна. Ингэснээр талигачийг олон дагагчтай насан туршидтын контент бүтээгч Рина Ароно гэж үзэх болсон юм. Цагдаа нар түүний гэр бүлийнхэнтэй холбоо барихад нэгэн чухал зүйл тодорхой болов. Тэд Ринаг алга болсноос хойш буюу 6 сарын 8-нд аль хэдийн сороггүй болсон тухай мэдүүлэг өгсөн байжээ. Гэр бүлийнхний ярьснаар Рина хамгийн сүүл 6 сарын 5-нд харагдсан бөгөөд баталгаатай хамгийн сүүлийн дүрс нь Мито Ортоны ойролцоо нэгэн эрийн машинд сууж буй камерын бичлэг байв. Тэр хүн бол Хироюки Самбэй байсан юм. Задлан шинжилгээний дараа Самбэгийн нэр энэхүү аимшигт хэрэгтэй улам хүчтэй холбогдож эхэлсэн бөгөөд цагдаа нарын өмнө байсан с 'ижигтэн одоо хүн амны хэрэгт холбогдох нь бараг тодорхой болсон байлаа. Гэвч ийм харгас хэргийн хувьд нэг зүйл олон хүнийг гайхшруулсан юм. Нүцгэн цогцос, боомлж хөнөөсөн хэрэг, модон дүүжлэгдсэн байдал зэрэг нь хэвлэл мэдээллийн анхаарлыг ихээр татах ёстой байсан ч энэ хэргийн талаар удалгүй мэдээлэл бараг гарахаа больжээ. Шүүх хурал болсон эсэх, ямар ял оноосон эсэх, цаашдын мөрдөн шалгалт хэрхэн өрнөснийг харуулсан томоохон мэдээлэл тун ховор байв. Энэ чимээгүй байдал олон таамгийг төрүүлсэн юм. Зарим хүмүүс Самбэгийн гэр бүл нөлөө бүхий хүмүүс байсан байж магадгүй гэж үзжээ. Тиймээс л ийм аимшигтай хэрэг удалгүй олонний анхаарлаас гарсан юм болов уу? Яагаад энэ хэргийн талаар дараагийн тодорхой мэдээллүүд олон нийтэд хүрээгүй юм бол? Тэгвэл Хироюки Самбэй гэж хэн байсан бэ? Мөн Рина Ароно түүнтэй хэрхэн холбогдсон юм бол? Энгийн мэд харагдах нэгэн залуу бүсгүй яагаад ийм аимшигт хэргийн төвд орсон бэ? Рина Ароно 1999 онд төрсөн бөгөөд 3 охинтой айлын хамгийн бага нь байв. Түүний гэр бүлийг олон хүн үлгэр жишээ гэр бүл гэж үнэлдэг байсан. Аав нь
олон улсын эмийн компанид ажилладаг өглөө бүр цэмцгэр хослол өмсөөд ажилдаа явдаг хүн байсан бол ээж нь сайхан сэтгэлтэйгээс гадна гоо үзэсгэлэнгээрээ хуршүүдийнхаа дунд нэртэй нэгэн байв. Өндөр нуруутай, туранхай биетэй, том нүдтэй, цэвэрхэн дүрхтэй түүнийг хүмүүс сэтгүүлийн нүрнээс бууж ирсэн хүн шиг харагддаг гэж ярьсан байдаг. Энэ сайхан дүрх нь огтд нь ч бас өглөгдөжээ. Том эгч нь дүлгөөн, ийдэг дүрхөөрөө бусдын хайр хүндэтгэлийг хүлээдэг байсан бол хамгийн бага охин Рина хүүхэлдэй шиг царайтай намуухан зан ааштай гэдгээрээ танигдсан юм. Гэр бүлийг нь мэддэг хүмүүс тэднийг халуун дулаан харилцаатай сайн хүмүүс байсан гэж дурсдаг. Рина Токиогийн төв хэсэгт өссөн бөгөөд багадаа нэлээд ичимхий хүүхэд байсан ч үргэлж бусдтай мэндэлж ийдэг харилцахыг хичээдэг байжээ. Тэр ангийнхаа хүүхдүүдээс арай намхан нуруутай байсан нь түүнийг хүүхэлдэй мэт төрхийг улам тодтогож өгдөг байсан байна. Гэхдээ ичимхий байсан ч тэрээр найз нөхдийн хүрээлэлтэй нэр хүндтэй нэгэн байв. Зарим хүмүүс түүнийг сургуулийнхаа хамгийн нэр хүндтэй сурагчдын нэг байсан гэж хүртэл ярьдаг. Хичээл сурлага болон спортын тал дээр ч тэр бусдаас дутхгүй байсан бөгөөд сургуулаа төлөөлөн буйхай тэмцээнд оролцож байжээ. Гэхдээ Рина бага наснаас нь онцгоруулдаг нэг зүйл байсан. Тэр өөрийн гадаад өрхөндөө маш их анхаарал хандуулдаг байв. Ихэнх хүүхдүүд ийм зүйл төдийлөн ач холбогдол өгдөггүй байсан насанд Рина арьс арчилгаа, жин хасах, арьсаа цариулах зэрэг зүйлсийн талаар ярьдаг байжээ. Найзууд нь түүнийг зөвхөн үзэсгэлэнтэй болохыг хүсдэг байсан хүн биш, харин ирээдүйн талаар тодорхой мөрөөдөлтэй охин байсан гэж дурсдаг. Түүний мөрөөдөл нь эмч болох байв. Тэр шаргуу суралцаж, бусдад тусалж, хүний амь аварч, хүмүүст аз жаргал бэлгэлэхийг хүсдэг байсан гэдэг. Бага сургуулаа төгсөөд тэрээр Акасака дүүрэгт байрлах нэр хүндтэй хувийн охидын сургууль болох Ямаваки Гакуэнд илсэн оржээ. Тус сургуулийн сурагчдын ихэнх нь их сургуульд үргэлжлүүлэн суралцдаг байв. Тэр үеийн гэрэл зургууд дээр Рина сургуулийн дүрмд хувцастай 2 салаас үлдсэн үстэй харагддаг бөгөөд энэ дүрх түүнд маш сайн зохидог байжээ. Гэвч сургуулаа төгссөний дараа түүний амьдралд том өөрчлөлт гарсан юм. Ихэнх ангийнх нь их сургуульд элсэж байхад Рина анагаахын чиглэлийн мэрэгжлийн сургуульд оржээ. Зарим их сурвалжийн мэдээлснээр сувлагчийн сургуульд байсан гэдэг. Гэвч тэр удалгүй сургуулаа орхисон байна. Тэр мөчөөс эхлэн түүний амьдрал огт өөр чиглэл рүү эргэжээ. Сургуулаа орхисны дараа Рина насан туршидтын салбарт хөл тавьсан бололтой. Эхэндээ хост клуб зэрэг газруудад ажиллаж байсан байж магадгүй ч 2019 он гэхэд тэр аль хэдийн Японы алдартай Сопланд насан туршидтын үйлчлэгээний ертөнцид танигдсан нэгэн болжээ. Тэрээр Кавагүчи дэх Нью-Руби нэртэй газарт өөр нэрээр ажилладаг байсан байна. Удалгүй тэр тухайн газрынхаа хамгийн эрэлттэй бүсгүйчүүдийн нэг болжээ. Зарим мэдээлэлээр тэр номер 1 байрны төлөө өрсөлдөж байсан гэдэг. Түүнд үнэн ч үйлчлүүлэгчид олон байсан бөгөөд зарим нь дахин ирдэг байв. Тэр орчиндөө жирийн нэг ажилтан биш, харин од болсон байлаа. Гэвч энэ үеэс түүний амьдрал аажмаар маш цөөн хүн гарч чаддаг ертөнцийн рүү улам гүн татагдан оржээ. Тэрээр хост клубүүдийн байнгын үйлчлүүлэгч болсон байна. Японд хост клуб гэдэг нь эмэгтэйчүүд мөнгө төлж царайлаг залуухан эрчүүд хостуудтай арх ууж цагийг өнгөрөөдөг тансаг шөнийн үйлчлэгээний газар юм. Рина ийм газруудад дундсан мэт болсон гэж ярьдаг. Удалгүй тэр эцэг эхийнхээ гэрээс гарч Токиогийн хамгийн алдартай улаан дэнлүүний дүрэг болох Кабукичод нүүжээ. Зарим мэдээлэлээр тэр үедээ нэгэн хост залуутай хамт амьдарч байсан гэдэг. Рина зөвхөн клубээр үйлчлүүлдэг байсангүй. Тэр асар их мөнгө зарцуулдаг байв. Шампанскийн цамхаг, үнэтэй бэлэг, тансаг хэрэглээ. Зарим орой 700 мянган йенээс илүү мөнгө нэг дор зарцуулдаг байсан гэх мэдээлэл бий. Энэ нь нэг шөнийн дотор хэдэн мянган доллартай тэнцэх хэмжээний мөнгө юм. Ийм амьдралын хэв маяг хайртай залуугаа дэмжих хүсэл нь түүнийг илүү их мөнгө олохын тулд насан туршидтын салбарт гүн ороход хүргэсэн гэж олон хүн үздэг. Тухайн үедээ түүний найз залуу хэн байсан нь тодорхойгүй байсан ч дараа нь Кабукичогийн алдартай хостуудын нэгтэй холбоотой гих цууяраа дарахж эхэлжээ. Хэрвээ энэ үнэн байсан бол Рина энгийн нэг хосттой бус салбарынхаа хамгийн алдартай хүмүүсийн нэгтэй холбоотой байсан гэсэн үг юм. Гэвч энэ харилцаа удаан үргэлжилсэнгүй. 2021 оны орчимд тэд салсан гэх мэдээлэл байдаг бөгөөд үүний дараа Рина эцэг эхийнхээ гэрт буцаж явжээ. Гэсэн ч тэр насан туршидтын салбарыг орхисонгүй.
харин жулам идэвхтэй оролцох болсон байна. 2021 оны 2 сараас 2022 оны 6 сар хүртэл буюу сураггүй болохоос өмнөх хугацаанд Рина нийтдээ 80 гаруй насан туршидтын контентэд оролцсон байдаг. Түүний ихэнх бүтээлүүд FC2 гих бие даасан контент түгээдэг платформ дээр нийтлэгдэж байжээ. Ринагийн цогцос анх олдоход жинхэнэ хэн болохыг анх интернет форумын хэрэглэгчид анзаарсан гэдэг. Тэд сураггүй болсон Рина Аруно болон тодорхой тайзны нэрээр ажилладаг эмэгтэйн нүүрэн дээрх мэнг шүдний хэлбэр зэрэг нь адилхан байгааг олж харжээ. Зарим хүмүүс түүнийг гоо сайхны мэс засал хийлгсэн байж магадгүй гэж таамагласан байна. Энэ таамаг хүчээ авахын хэрээр тухайн контентууд гинэд тусдаж эхэлжээ. Гэвч энэ нь хүмүүсийн хардлагыг улам баттгсан юм. Удалгүй олон хүн тэр үнэхээр Рина байсан гэдэгт итгэх болсон байна. Тухайн үед Рина аль хэдийн нэр хүндтэй модель болж чадсан байв. Тэр өөрийн фэн клубыг хүртэл байгуулсан байсан бөгөөд зарим мэдээллээр сар бүр 1 сая йенээс дээш орлого олдог байсан гэдэг. Түүний сошиал хаягууд ч мөн маш хурдан өсөж олон мянган дагагчтай болжээ. Олон хүмүүс түүний нийтлэл бүрийг хүлээдэг, магтаж сайшаадаг байсан юм. Гэвч яг энэ захим орчин түүнийг ирээдүйн алуурчинтай нь холбосон байж магадгүй. Тэр хүн бол Хироюки Самбэ байв. Тэгвэл Хироюки Самбэ гэж хэн байсан бэ? Тэр 1988 оны 9 сард төрсөн бөгөөд айлын том хүү байжээ. Түүний аав инженер мэргэжилтэй томоохон компанид ажилладаг байсан тул гэр бүл нь Самбэг бага байхад Америк нэгдсэн улс руу нүүсэн байна. Тэрээр бага сургуулийн 6 дугаар анги хүртлээр Америк нэгдсэн улсад амьдарч байжээ. 2001 онд гэр бүл нь Япон руу буцаж ирэхэд тэр орон нутгийн дунд сургуульд элсэн орсон байна. Гадаадд олон жил амьдарсан ч шинэ орчиндөө хурдан дасаж найз нөхөдтэй болж чаджээ. Түүнийг таньдаг хүмүүсийн ярьснаар тэр нийтэж бусадтай амархан ойлголцдог хүүхэд байсан гэдэг. Гэр бүлийнх нь санхүүгийн боломж сайн байсан тул Хироюки Самбэ чанартай боловсрол эзэмших боломжтой байв. Ахлах сургуулаа төгсөөд тэр дахин Америк нэгдсэн улсад суралцахаар явжээ. Гаднаас нь харахад түүний ирээдүйг гэрэлтэй мэд санагдаж байсан юм. Гэвч түүний дотор өөр нэг тал нуугдаж байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам Самбэ өөрийн гэр бүлийнхэн рүү хүртэл түрэмгий зан гаргах болсон тухай яриа гарчээ. Хожим нь тэр ахлах сургуулийнхаа нэгэн бүсгүйтэй гэрэлсэн байна. Тэд сургуульд байхдаа онц дотн харилцаатай байгаагүй ч насан туршныхаа дараа сошиал сүлжээгээр дахин холбогдож улмаар гэр бүл болсон аж. Гаднаас нь харахад тэд төгс хос мэт харагддаг байлаа. Самбэ сайн ажилтай англи хэлний өндөр мэдлэгтэй, карьераа хурдан өсгөж буй залуу байв. Түүний хэлний чадвар Японы корпорацийн орчинд том давуу тал болж үеийнхнээсээ төрүүлж дэвшгэд нөлөөлжээ. Өндөр цалин, нэр хүнд, үзэсгэлэнтэй эхнэр. Олон хүний нүдэнд тэр төгс амьдралтай хүн шиг харагддаг байсан юм. Гэвч энэ дүр төрхийн цаана илүү аюултай зүйл нуугдаж байлаа. 2016 онд тэр Ибаракимужийн Хитачи хотод вилла худалдан авч их нэртэйгээ хамт нүүж иржээ. Эхний үед хуршууд нь тэднийг аз жаргалтай хос гэж боддог байсан байна. Тэднийг модон давцан дээрээ цай уугаад сууж байхыг олон хүн хардаг байжээ. Гэвч удалгүй бүх зүйл өөрчлөгдсөн юм. Нүүж ирснээс хойш 6 сараас 1 жилийн дараа тэд өөр хот руу нүүх төлөвлөгөөтэй байгаагаа хуршүүдтэй хэлжээ. Удалгүй ихнэр нь бүр мөсөн алга болж зөвхөн Хироюки л хаяаныг ирж байшингаа арчилдаг болсон байна. Тэр үед хуршүүд юу болсныг ойлгоогүй. Харин Ринагийн хэрэг олон нийтэд ил болсны дараа үнэн ажмаар тодорхой болжээ. Самбэ ихнэр түүнээс салсан байсан юм. Шалтгаан нь зан харилцааны асуудал биш байв. Харин түүний өмнөх гэмт хэрэгүүд байсан аж. 2016-аас 2017 оны хооронд Самбэ нийт 3 удаа баривчлагдсан байдаг. Эхний удаа тэр цагдаагийн албан хаагчид халдсан хэрэгээр саадуулагджээ. Удалгүй дахин баривчлагдсан бөгөөд энэ удаа гудамжинд явж байсан эмэгтэйг зөвшөөрлгүй тэрвэрч газар түлхэн унагсан хэрэгт холбогдсон байна. Хохирогч эмэгтэй хэдэн 7 хоног эмчлүүлэх хэмжээний гэмтэл авчээ. Гэвч хамгийн ноцтой хэрэг нь үүгээр дуусаагүй. Хэдхэн хоногийн дараа тэр дахин нэг эмэгтэйг араас нь дарж хоолойг нь боож хүч хэрглэсэн хэрэгт холбогдсон баривчлагдсан байна. Эдгээр эмэгтэйчүүд бүгд танихгүй хүмүүс байжээ. Гэвч гайхалтай нь тэр хүнд ял шийтгэл огт аваагүй юм. Зарим мэдээлэлээр Самбэ болон түүний гэр бүл хохирогчдод их хэмжээний нөхөн төлбөр өгч хэргийг шүүхэд хүргэхгүйгээр шийдвэрлүүлсэн гэдэг. Гэхдээ мөнгөөр бүхнийг шийдэж чадаагүй юм. Эхнэр нь нөхрийнхөө өнгөрсөн үйлдэлүүдийн талаар мэдмэгц түүнээс салж Самбэ ганцаараа үлдсэн байна.
Гэвч энэ бүхэн түүнийг зогсоосонгүй. Эхнэрээсээ салсны дараа Самбай ажлаа орхиж 2017 оны сүүлээр өөр хот руу нүүжээ. Удалгүй тэр дахин томоохон компанид ажилд орсон байна. Гэхдээ хожим ил болсон мэдээллээр тэр өмнөх баримтчилгаа болон асуудлуудаа намтартаа дурдаагүй бөгөөд өөрийн ажлын түүхийн зарим хэсгийг хүртэл худал мэдүүлсэн байжээ. Шинэ ажилдаа болсон ч зам байдал нь өөрчлөгдсөнгүй. Хамт ажиллаж байсан хүмүүсийн ярьснаар тэр ажил дээрээ ч асуудал үүсгдэг. Бусадтай таарамж муутай нэгэн байсан гэдэг. Тэгвэл Хироюки Самбай, Рина Арано хоёр хэрхэн танилцсан юм бол? Тэдний холбоо Твиттерээс эхэлжээ. Тухайн үед Рина өөрийн контентуудыг сурчилж фэнүүдтэйгээ идэвхтэй харилцдаг байсан байна. Тэрээр дагагчдынхаа сэтгэгдэлд хариулж зураг авалт болон хамтын ажиллагааны боломжуудыг хайдаг байжээ. Хироюки Самбай түүнд энгийн нэгэн фэн мэтээр хандсан байна. Эхэндээ тэр зүгээр л Ринагийн ажлыг сонирхдог хүн шиг харагджээ. Тэд мессежээр тогтмол харилцаж эхэлсэн бөгөөд хэдэн сарын дараа бодит амьдрал дээр уулзахаар тохирсон байна. Яг юу болсон нь тодорхойгүй. Зарим хүмүүс тэд контентын зураг авалтын талаар ярилцах гэж уулзсан гэж үздэг бол зарим нь өөр шалтгаантай байсан байж магадгүй гэж таамагладаг. Гэхдээ нэг зүйл тодорхой. Тэдний харилцаа эцэстээ Ринагийн амнасыг авч удсан юм. 2022 оны 6 сарын 5 тэр өдөр Рина Хироюки Самбай дахин уулзахаар болжээ. Тэд Мито өртөөний хойд гарц дээр өглөөний 10 цаг орчим уулзахаар тохирсон байна. Рина гэр бүлийнхэндээ нэг танилтайгаа уулзаад ирнэ. Оройдоо гэртээ харин хэмээн хэлээд гэрээсээ гарчээ. Гэвч тэр дахиж хизээж гэртээ ирсэнгүй. Эхэндээ гэр бүлийнхэн нь санаа зовсонгүй. Гэвч нэг өдөр өнгөрч дараа нь 2 өдөр, 3 дахь өдөр ч холбоо барьж чадсангүй. Тэд найз нөхөд хамт ажиллагсад гээд мэдэх бүх хүнтэй холбогдсон боловч хинч Ринагаас сураг сонсоогүй байв. Эцэст нь 6 сарын 8-нд гэр бүлийнхэн нь албан ёсоор сураггүй болсон тухай мэдүүлэг цагдаагийн байгууллагад өгчээ. Цагдаа нар Ринагийн хамгийн сүүлд явсан маршрутыг шалгаж эхэлсэн байна. Тэд камерын бичлэгүүдийг үзэж түүнд очдог байсан газруудыг нэг бүрчлэн шалгажээ. Тэгэд хамгийн чухал нотлох баримтыг олсон юм. Мито өртөөний ойролцоох хяналтын камерт Рина нэгэн эрэгтэй машинд сууж буйн бичигдсэн байв. Тэр хүн нь Хироюки Самбай байлаа. Цагдаа нар машины бүртгэлийг шалгаж улмаар Ибараки-мужийн Хитачи хот дох аслагдсан виллагаас олжээ. Ой мотор хүрээлэгдсэн бараг хүн ирдэггүй энэ газар тун с ижигтэй санагдсан байна. Хөршүүд нь байшингийн эзнийг Хироюки Самбай мөн болохыг баталжээ. Мөн сүүлийн үед түүнийг тэнд илүү олон удаа ирэх болсон талаар хэлсэн байна. 6 сарын 14-нд Самбайг байцаалтад дууджээ. Эхэндээ тэр бүхнийг үгүйсгэсэн байна. Тэр Ринатай танил гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч алга болсонтой нь ямар ч холбоогүй гэж мэдүүлжээ. Гэвч цагдаа нар итгэсэнгүй. Тэд баг болон хуваагдаж нэг хэсэг нь виллаг шалгаж нөгөө хэсэг нь түүний гар утас болон захим төхөөрөмжүүдийг шинжилж эхэлсэн байна. Тэгээд тэднийг цочирдуулсан зүйлс олджээ. Виллагийн дотор ердийн агуулга биш нэгэн нууц өрөө байв. Өрөөний гэрэл бүдэг. Дотор нь ор байрлуулсан бөгөөд оронд гав хүртэл бэхэлсэн байжээ. Матрасан дээр тодорхойгүй шингэний улмар байсан бөгөөд мөрдөгчд үүнийг бэлгийн үйл ажиллагаатай холбоотой байж магадгүй гэж үзсэн байна. Үүнээс гадна Хироюкигийн гар утаснаас олон бичлэг олджээ. Тэдгээр бичлэгүүдэд нэгэн эмэгтэй гавлагдсан байдалтай харагдаж байсан бөгөөд бичлэг дээр гарч буй эрэхтэй нь Хироюки өөрөө бололтой. Мөрдөгчд бичлэгүүдийг нягтлж үзэхэд эмэгтэй нь Рина болохыг тогтоожээ. Мөн энэ мөчөөс эхлэн тэдний сэжиг улам хүчтэй болсон байна. Цагдаа нар Хироюкигээс дахин асуужээ. Рина хаана байгаа вэ? Гэвч тэр өмнөх тайлбараа давтсаар байв. Түүний хэлснээр Рина хамт видео бичлэг хийсэн нь үнэн. Тим төрлийн контент бүтээсэн ч үнэн. Гэхдээ бүх зүйл харилцан зөвшөөрлийн үндсэн дээр болсон гэж мэдүүлжээ. Мөн зураг авалтын дараа түүнийг ойролцоох дэлгүүрийн орчимд буулгаад явуулсан гэж хэлсэн байна. Тэр түүнээс өөр зүйл мэдэхгүй гэж зүтгэсээр байв. Гэвч цагдаа нарын эрен сурвалжлах ажиллагаа улам бүр өргөжөж байлаа. Энэхүү эрен хайх ажиллагаа хэдэн өдрийн турш үргэлжилжээ. Тэд виллагийн ойр орчмын бүх зам, жижиг жим болон ой мотыг нэг бүрчлэн шалгаж байсан байна. Тэгээд 2022 оны 6 сарын 18-ны өглөө нэгэн хүн ойн дунд аимшигтай зүйлтэй таарчээ. Тэр хүн ой дундуур явж байхдаа ямар нэгэн зүйл олж хараад хөдөлж чадахгүй зогссон гэдэг. Удалгүй тэр чичирсэн гараараа ойлуу зан хашгирчээ. Тэнд модноос дүүжлэгдсэн эмэгтэй цогцос байсан юм.
Цогцос аль хэдийн хагас ялзарсан байдалтай байв. Үнэр нь дисхийн аргагүй байсан бөгөөд хэргийн газарт очсон зарим цагтаа бөөлцсөн гэх мэдээлэл бий. Биеийн ялзарлын улмаас өнгөө алдаж хавтсан байжээ. Гэвч тэр байдалд мөрдөн байцаагчид нэг зүйлийг тодорхой харсан байна. Хүзүүний орчимд үлдсэн даралт боолтоос үүссэн улмөр. Энэ нь гадны нөлөөтэй байж болзошгүйг илтгэж байв. Цогцыг шүүх эмнэлэгт хүргэж задлан шинжилгээ хийжээ. 2022 оны 6 сарын 21-нд шинжилгээний хариу гарсан байна. Шинжээчид хүзүүний доод хэсэгт байрлах жижиг яс ноцтой гэмтсэн болохыг тогтоожээ. Ийм төрлийн гэмтэл нь ихэвчлэн хүчтэй боомлолтын үед үүсдэг гэж үздэг. Үүний үндсэн дээр нас баралтын шалтгааныг боомлолтоос үүдэлтэй гэж дүгнсэн байна. Мөн шинжээчдийн тооцоолсноор Рина цогцос олдохоос ойролцоогоор 2-7 хоногийн өмнө нас барсан байжээ. Энэ хугацаанд түүнийг хамгийн сүүлд амьд харагдсан өдөртөө бараг таарч байсан юм. Эхэндээ цагдаа нар цогцсны эзнийг тогтоож чадаагүй. Учир нь биед нь ямар ч бичиг баримт таних зүйл байгаагүй юм. Тиймээс тэд олон нийтэд талигачийн онцлог шинжүүдийн талаар мэдээлэл өгчээ. Удалгүй хэд хэдэн хүн холбоо барьсан байна. Тэд нүүрэн дээрх мэнгэ болон шүдний хэлбэрийг хараад Рина Ароно байж магадгүй гэж үзжээ. Цагдаа нар гэр бүлийнхэнтэй нь холбогдож нэмэлт шалгалт хийсний дараа талигаач үнэхээр Рина болохыг баталгаажуулсан байна. Ингэснээр бүх хэсгүүд хоорондоо холбогдож эхэлжээ. Ринагийн хамгийн сүүлд амьд харагдсан дүрс, Хироюки Самбегийн машин, виллагаас олдсон бичлэгүүд, мөн ой дундаас олдсон цогцос. Гэвч энэ бүх нотлох баримтын дараач Самбе бараг юу ч ярьсангүй. Тэр өмнөх мэдүүлгээсээ буцаагүй байсан юм. Ринатай уулзсан нь үнэн. Бичлэг хийсэн нь үнэн. Гэхдээ түүнд юу тохиолдсоныг мэдэхгүй гэж мэдгцээр байв. Гэвч энэ удаад түүний тайлбар мөрдөн байцаагчдыг уламжуулж чадсангүй. 2022 оны 6 сарын 24-нд түүнийг цогцос нуун далдалсан хэрэгт баривчилжээ. Үүнээс хэдэн сарын дараа буюу 9 сарын 9-нд дахин баривчилж энэ удаа хүн амны хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Гэсэн чинь хэргийн хамгийн хачирхалтай зүйл нь дараа нь болсон юм. Ийм ноцтой хэрэг гарсан байхад шүүх ажиллагааны талаар олон нийтэд маш бага мэдээлэл хүрчээ. Яг ямар ял төлөвлөсөн, хэргийн эцсийн шийдвэр юу болсон, шүүхтэр ямар нотлох баримтууд хилэлцэгдсэн, эдгээрийн талаар тодорхой мэдээлэл ховор байв. Үүний улмаас янз бүрийн таамаг, маргаан олон нийтийн дунд өрнөжээ. Зарим хүмүүс Ринагийн үхлийг санаатай аллах гэж үздэг. Тэд Самбен өмнөх хүчирхийллийн түүхийг дурдан энэ имэгнэлт явдал бол урд өмнө нь илэрч байсан зан авирын үр дагавар гэж үздэг байна. Харин зарим нь өөр байр суурьтай байв. Тэдний үзэж буйгаар хэрэв тухайн өдөр хоёр талын зөвшөөрөлтөд зураг авалт эсвэл аюултай төрлийн үйл ажиллагаа болсон бол үхэл нь төлөвлөсөн аллах биш, харин имэгнэлт осол байж магадгүй гэж үзжээ. Гэхдээ бодит үнэн яг юу байсан бэ гэдэг асуулт өнөөдөр ч олон хүний сонирхлыг татсаар байна. Нэг зүйл л тодорхой. 23 настай залуу бүсгүй гэрээсээ гарч яваад дахин хизээж эргэж ирээгүй юм. Түүний амьдрал имэгнэлтэйгээр төгссөн бөгөөд энэ хэрэг Японд даяар олон хүнийг цочирдуулсан юм. Рина Ароногийн хэрэг өнөөдрийг хүртэл олон хүний сэтгэлд хариултгүй асуулт үлдээсэн хэвээр байна. Энэ бол зүгээр нэг хүн амны хэрэг биш байлаа. Энэ хэрэг итгэлцэл, хэд донтолт, хүчирхийлэл, мөн хүний нүдэнд харагддаг дүр төрх бодит үнэнтэй үргэлж таардаггүйг харуулсан хэрэг болсон юм. Гаднаас нь харахад Хироюки Самбе амжилттай ажилтай, боловсралтай, энгийн нэгэн офисын ажилтан шиг харагддаг байв. Гэвч өнгөрсөн түүхийг нь сөхвөл эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл үлдэж байсан олон тохиолдол гарч ирсэн. Нөгөө талд нь Рина Ароно байлаа. Тэр багада эмч болох мөрөөдөлтэй байсан. Гэвч амьдрал нь өөр замаар эргэж насан туршидтын салбарт хөл тавьсан юм. Ямар ажил эрхэлдэг, ямар сонголт хийсэн нь хамаагүй. Нэг зүйл өөрчлөгдөхгүй. Түүнд амьдрах эрх байсан. Түүнд гэр бүл, мөрөөдөл, ирээдүй байсан. Хэн ч им тавилан хүрдэг хэсгүй. Өнөөдөр чинь хэргийн зарим хэсэг бүрэн тайлагдаагүй хэвээр байгаа бөгөөд олон хүн үнэн мөнийг мэдхийг хүссээр байна. Ринагийн үхэл үнэхээр санаатай аллах байсан уу? Эсвэл хяналтаас гарсан имэгнэлт үйл явдал байсан уу? Та энэ хэргийн талаар ямар бодолтой байна вэ? Харин өнөөдрийн бичлэг үгээр өндөрлөж байна. Хэрэв та Case13-ийн дараагийн дугаарыг цаг алгасгүй үзхийг хүсвэл subscribe хийж лайк дарж дэмжээрэй. Дараагийн дугаараар дахин уулзъя.